харж байна вэ? Ер нь яг бид нарт ч бас нэг сайн нэг жоохон бодлон болсон. Тэгээ энэ бодлонтой холбоотойгоор ер нь бас нэг жоохон тодруулахнууд бол бас гарлаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг ерөнхий сайдаа бол яс намын дарга нь бол ерөнхий сайд байна гэдгийг бол ерөнхийдөө бол тодруулсан. За тэгээд цаашаа бол яг ерөнхийдөө бас хяналтын дүрмэндээ нэлээд өөрчлөлтүүд оруулсан. За хяналтын байгууллагууд ямар ч байдалтай ажиллах идэр гэсэн гэх мэтлийн ерхий юмнууд бас нэлээд орсон. Та бүхэн намын дарга сонгосон одоо намын гол галтгоог барьдаг ерхий нарийн бичгийн даргаыг одоо солихоо эсвэл содоотор дарга үлрэн ажиллуулах гэдэг зүйл яригдж байгаа. Энэ тодорхойлсон. За энийг бол би мэдэхгүй байна. Энэ удирдлагын төвшөнд бас яригдаж явах. Мэдээж намын дарга одоо хинтэйгээ яаж ажиллах вэ гэдэг асуудал бол намын дарга өөрийнх нь эрх мэдлийн хүрээний асуудал шүү дээ. Тийм болохоор намын дарга удирч зөвлөө тэгээд ерхий нарийн бичгийн дарга болоод нарийн бичгийн дарга нараа болоо сонгоод улсын хурлаар сөргөчний зүгээс те улсын хурлын даргаар ажиллах аль нэг намын дарга байх эсвэл намаас төтгөлцөх ёстой гэдэг зүйлийг санаачлаад улсын хурд өргөн мэдүүлнэ гэж энэ дээр та ямар ярьсан бэ? Ийм зүйл байх болов. За энэ нь бол яг зүгээр нэг ерхий локороо яригдэл асуудал. Түүнээс намын дарга нь одоо тэр их хурлын энэ дээр гарснаар бүх асуудлуудыг шийдээд явчихна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Чи бид нар чинь үндсэн хуулиндээ бол том өөрчлөлт оруулсан 140 холимог тогтолцоотой 126 гишүүнтэй ийм том одоо өөрчлөлтийг бол оруулсан шүү дээ. Энэгээр бид нар юу хүссэн гэхээр олонхын одоо санаа оноо дээр хамаг асуудал яваад байдгүй. Ерөнхийдөө бол олон намын тогтолцоо байдаг. Олон ургач үзэл бол хөгжих ийм арчил олон ургач үзэл хөгжих ийм боломж олцоог гаргасан шүү дээ. Тухайн үед бид нар сонгуульд орохдоо хэрвээ намаа бодсон бол бид нар олонх хол намх ялахын тулд бол зөвхөн одоо том олонх байх. За тэгээд цөөхөн сөрөгчөнтэй байхад бодно шүү дээ. Гэтэл улс орныхаа эдийн засаг, улс орныхаа цаашдын хөгжил, арчил нийгэм одоо нийгмийн одоо бүхэл бүтэн энэ бүтцийг бол зөв байхын тулд бид нар үндсэн хуулинд бол ийм том өөрчлөлт оруулсан. Олон намын тогтолцоо байх тусмаа бүх зүйл цэвэрхэн байх хэрэгтэй, ил тод байх хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй гэсэн энэ бодлогыг бид нар гаргасан шүү. Тэгэхээр энэ бодлогоосоо бид нар бол ухрахгүй л гэж. Хяналтын ерхий орооны даргаар ажиллах нь тодорхойлсон. Одоо Баярбатар даргын нөгөө гишүүнтэйгээ хавсарч гүйцэтгэх. Бид эндээс мэдээлэл өгөн хяналтын ерхий ороо бол дотроосоо сонгоно. Хяналтын ерхий орооныхоо гишүүд маань хуралж байгаа дотор хасууд сонгож байна. Энэ гишүү асан ан даазрыг баг хурлын гишүүнээр сонгосон юм уу, сонгоогүй юм уу? Танаа булганы гишүүд бас зэрэгүүлээд байх шүү. Бодлоо үүсгэн гэдэг зүйл ярьж байсан. За яг бидний ер нь бол бид нар дөрмөндөө бол оруулаад хамгийн гол зүйл бол намын дарагч шинэ намын дарагч хэлсэн шүү дээ. Орон нутгийн одоо санаа онон дээр бол үндэслэнэ. Бид одоо жишээ нь гишүүдээ бол сонгуул болохоор хэрэглээд байдаг. Сонгуул дуусангууд хайчдаг. Гэтэл энд одоо институт бий болох хэвээр. Үргэлж одоо гишүүдтэйг ажиллах хэвээр. Орон нутгийн тэд тусмаа орон нутгийн гишүүдтэй ойрхон байж тэднээс гарсан саналыг үндэслэнэ гэсэн ийм гол одоо логик чинь эндээ байж байгаа шүү дээ зарчим. Тэгээд эндээсээ үндэслээд бид нар одоо тэрийг одоо баг хуралд оруулна гэхээсээ илүү баг хуралд оруулах саналыг тухайн орон нутгийн аймгийн намын хороо нь өөрсдөө саналаа оруулж ирж байгаа байхгүй дээ. Энэ дээр бид нар үндэслэж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо аймгийн намын орооноос гарч ижсэн саналууд дотор одоо тухайн хүний нэр бол байх байсан гэдэг л асуудал яригдсан. За бай.